19-р зууны олон улсын бондын зах зээлийг эзэмшигчийн нууц түүх. Одоо дэлхийн хамгийн баян гэгдэх Ротшильдийн гэр бүлийн гүйцэтгэсэн үүргийн талаар ярилцъя. Ротшильдийн гэр бүл мөнгөний иш үзүүлэгч. Мөнгийг манай эртний бурхан Квес Ротшильдийн иш үзүүлэгч нэмэ гэж Хенрих Хейна бичжээ. Ротшильдийн эрх мэдэл баян чинэлгийн тухай домог 200 жилийн настай. Энэм Ротшильд ба Сонс фирм байгуулагдах хүртэл домог зүгээр л дам яриамт байсан юм. 19-р зууны 2-р 10 жилээс хойш энэ гэр бүлийн үүсэл Зэнда, Эд хөрөнгө, улс төрийн нөлөөлөл анх тархсан 5 улсаас давж дэлхийд даяар сүрэтэх болсон юм аа. Мөн Юудын мөргөлийнхэн ч тухай. Ротшильдийн 5 салбар хожимоо улс хоорондын хэмээх ойлголтыг үндэслэсэн билээ. Энэхүү 5 салбарыг хамгийн цөөн үгээр илэрхийлье гэвэл 1850-аас 1940 оны хооронд байсан хамгийн том банкыг дурдахад л хангалттай. Капиталаа өөрсний болгож чадсан Ротшильдийн 19-р зууны эхнээс оргил үд тэмүүлж эхэлсэн юм аа. 20-р зуунд тэнцвэр гэж байсангүй. Яагаад гэвэл Ротшильдийн дэндүү баян байлаа. Тэдний гэр бүл Европын язгууртнуудын тэнцвэрээс асар хол зөрүүтэй байсан юм. Тэд Сампурын амтанд дэндүү шунсан байсан юм. Энэ нь тэд еврейчүүдийн хаан адил байсан гэсэн үг бөгөөд жинхэнэ үнэн гэж байдаг бол энэ л байлаа. Ротшильдийн өөрсдөө ингэж л авч явж байсан. Өнөөдөр хорвоо дээр Ротшильдийн нэрийг авсан 150 гаруй шавжны төрөл зүйл байдаг байна. Үүнээс 50 гаруй шувуу, 18 хөхтөн амтан, 1 ховор төрлийн Пафепедилум, Ротшильданиум зэрэг 14 ургамал, 3 зүйлийн загас, 3 зүйлийн аалз, 2 зүйлийн хэвлэр явагчид Ротшильд нэрийг хайрлжээ. Мөн энэ гэр бүлийн ширээн дээр тавих туртай янз бүрийн амттан нарийн бов, хөөмөл, шармал хоолнуудад ч овгийн нэрийг оноосон байдаг. Мөн Израильд энэ гэр бүлийн хэд хэдэн гишүүний нэрээр нэрлэгдсэн хот, суурин, гудамж талбай хүртэл бий. Дээр нь арх дарс, коньяк, виски, скотч хүртэл энэ нэрээр нэрлэгдсэн бий. Европын болон бусад улс орнуудад Ротшильдийн гих тодтолт тансаг урд харшууд баригджээ. Бүр Антарктидэд хүртэл Ротшильд гих арал байдаг байна. Ротшильдийн ч гэсэн өөрсдийн элдв янзын цолгон шин зэрэг одоо медалаар тоймгүй шагнуулсан байдаг. Тэд 1885 оны Английн хямралыг даван гарахад ч үнэтэй хувь нэмэр оруулж байжээ. Тэдний 3 дахь үеийнх нь ан ав, морин уралдаан зэрэг дурлан язгууртан лугаа хаж төрж байлаа. Удмынх нь хүмүүс утга зохиолд хүртэл орж Бенжамин Дизраэли, Онри Бальзак, Хайнрих Хайна, хөгжмийн салбарт Фредерик Шопен, Жокино Россини зэрэг алдартай төрснөөс гадна урлаг, архитектурын салбарт хүртэл олон алдартай мэндэлсэн юм. Тэд бол 19-р зууны мандалтын гол хүмүүс байсан юм. Ротшильдийн аль эрт үеэс л улс төрчидтэй ойр дотно байхын чухлыг анзаарсан байжээ. Тэд улсын төсвийн алдагдлыг их зэрэг хүндрэлийг үүсгэж зогсохгүй, гадаад дотоод бодлогод хүртэл нөлөөлөн зах зээлийг хүртэл атгахвалжээ. Улс төрчид ч гэсэн тэдэнтэй ойр дотно байхын чухлыг олж харсан байна. Ротшильдийн хувьд улс төрчидтэй дотносох нь тийм ч онцгийн шаардлагатай байгаагүй ч улс төрд ашиглах нь л аятайхан зүйл байлаа. Ротшильдийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэж байсан Жорж Помпиду 1962 оны 4-р сард ерөнхий сайд болжээ. Тэгэд бас 1969 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон Леконард Эншаней гэх хүрээг дэвшүүлжээ. RF буюу Републик Францис гэдэг нь Ротшильдийн ахын дүүс гэдэгтээ дүүж байгаа юм. Иймэрхүү утгатай хэллэгч Британий хэвлэлд гардаг байлаа. 1800-аад оны үед хэд хэдэн улс төрч NM Rothschild and Sons Limited компанид ажиллаж байсан мэдээ бий. Тус компани хэд хэдэн чухал байгууллагыг хувь шилжүүлэн авснаас үзэхэд дээрх улс төрчид улс төрийн замналаа эхлэхээс эсвэл эхлүүлээд ажилдагч байсан байж мэднэ. 1818-аас 1819 онд тэд эзэн хааны үйл хэрэгт оролцдог байсан нь Сальцбургийн Маркус, ерөнхий сайдын залгамжлагч Рузбергийн Эрл нарын хүчин чармаалт байх л да. Үнэн дээр Рузбери Ротшильдийнхэнтэй ураг барилдсан юм. Эхнэр нь Майерийн охин хаан. Ротшильд улмаар хааны гэр бүл нөлөөлөх боллоо.
Энэ гэр бүлийн санхүүгийн ашиг сонирхол 15 жил хаан суусан 4-р Жорж хааныхтай нийлж байсан нь хачирхалтай. Эцэг Мэйрийн байгуулсан Манчестерийн нэхэмлийн үйлдвэр хунтайжин мэдлийн газруудад хүрч хүрээг нь тэлжээ. Тэрээр 1790 оны үед 3-р Жоржид өгсөн чамгүй зээлийн хүчээр чамин хийцтэй тансаг урдан худалдан авч байлаа. 10 жилийн дараа хүүн Нэйтэн нь Лондонд банкир болон очлоо. Амчлын 5 хүүгүүдийн дотроос хааны гэр бүлийн өрөөр асар их хөлжсөн нь Нэйтэн ганцаараа. Амчил ихний дунд яригддаг хаанаас шулагч гэсэн эртний үгний үүсэл нь энэ бололтой. 1820 оны үед Английн хааны гэр бүл ихнээс Нейтэнд өр тавьсан цорын ганц хүн нь 4-р Жорж. Жишээ нь 1824 онд Нейтэн Йоркийн гүнд 10,000 фунт зээлдэж, хариуд нь Alliance Assurance компани 100% цаг авчээ. Ротшильдийн ч дараагийн үеэ бэлдэж байжээ. 1816 онд ах トゥ болох хунтайж Режент гүнж Шарлотт нарын цорын ганц хүүхэд гүн Францис Фредерикийн отхон хүү хожимо Германы хунтайж болон өргөмжлөгдсөн Леопольд Сакс Кобург нар Леопольд хичнээн чухлыг анзаарчээ. 1840 оны Ротшильдийн зохиолчдын нэг нь Ротшильд болон Сакс Кобург Готагийн ижил төстэй талуудыг тодруулан бичгтэн Германаас гаралтай энэ хоёр гэр бүл 19-р зуунд яруу алдраа мандуулна хэмээжээ. Тэд хоорондоо түншийн холбоотой байсан байна. Сакс Кобург 1837-оос 1842 оны хооронд Франкфуртын Ротшильдээс 3.2 сая гүйлдэн зээлж авсан нь тэдний харилцааг бадлах ердөө ганцхан үзэгдэл юм. Энэ нь Кобургийг хааны тэтмиг зүүхийн төлөө зүтгүүлсэн гэр бүлийнхний дэмжсэн явдал байлаа. Ротшильдийн гүнж Шарлоттыг нас барсны дараач Британий хааны залгамж үед сонирхох сонирхлоо орхиогүй. Хунтайж Режентийн дүү Кентийн гүн Виктория Сакс Кобургтэй гэрлэх саналаа Германы талд тавьжээ. Мөн тэрээр Франкфуртын Ротшильдээс зээл авсан байсан. Тэтэм залгамжлах жигсаалтын эхэнд бичигдсэн Викториятай гэрлэх үйл ажиллагааг Нейтэн Ротшильд тусгай элчээр дамжуулан зохион байгуулж санхүүжүүлж өгчээ. Нейтэний хөвгүүд ч гэсэн гүнг нас барсны дараа гүнгийн эхнэрүүдийн тооцоог барьж, хөрөнгөний Викториягийн дүү Сакс Кобургийн Фердинанд шилжүүлж өгчээ. Энэхүү нарийн холбоог анх бий болгосон хүн нь Бельгийн анхны хаан 1-р Леопольд хэмээн өргөмжлөгдсөн Сакс Кобургийн Леопольд байсан юм. Түүний бүл дүү Альберт хатан хаан Викториягийн бараа болгогч болсны дараа Ротшильдээс санхүүгийн тусламж авч байжээ. Хариуд нь Виктория, Альберт нарын ууган хүн гэр бүлийнхэнтэй их нөхөрсөг харилцаатайгаар онцгойрдог байсан бөгөөд ихийнхэн суудлыг залгамжилж 7-р Эдвард хэмээн өргөмжлөгдсөн. Викторигийн улс төрчдөөс Ротшильдтэй харилцаатайг нь тоолбол их хур жагсаалт гарна. Лайнолын төлөөлөгчдийн ордонд суух 1840-с 1850-ад оны сурталчилгаатай энийг язгууртнуудаас Лорд Джон Рассел, төшмдүүдээс Ладстон нарын хүмүүс идэвхтэй дэмжижээ. Түүнчлэн Рейли, Лорд Жорж Бентон нарын хүмүүс түүнийг хамгаалж байлаа. Эднээс гадна Черчиллийн Лорд, Жозеф Чемберлен, Артур Бальфур нарын хүмүүс ч байгаа. 20-р зууны эхний 10 жилд ч гэсэн хамтралын тогтолцоо Английн Ротшильд, Парисын Ротшильдэд, Францын Ротшильд, Лондонгийн Ротшильдэд санхүүгийн тусалцаа үзүүлэх зэрэгээр үргэлжилсээр байсан юм. Ротшильдийн түүхч Британи, Герман, Франц дахь банкнууд хоорондоо ялгаатай болохоос сэргийлжээ. Тодорхой шалтгааны улмаас Ротшильдийн банкнууд төсөө тээжгэлээ ижил бус аргаар тухайн улс орнуудад үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Ротшильдийн бусад байгууллага фирмүүдийг өр зээлийн сүлжээнд оруулахын тулд дараах үйл ажиллагааг явуулсан юм. Тэд онцгой үйлчлүүлэгч гэж гаргаж ирсэн бөгөөд үүнд нь ихэвчлэн хааны гэр бүл болон язгууртнуудын гэр бүлүүд багтана. Мөн Австрийн канцлер Хунтайж Меттерник-Митийн асар их хэмжээний зээлийг дангаар авах хүмүүстэй зориулсан хувийн үйлчилгээг гаргаж ирсэн юм. 1-р зэрэглэлийн шуудангаар харьцах үйлчилгээ гэж байсны гол хүн нь хатан хаан Виктория. Түүнчлэн Ротшильдийн аж үйлдвэрт хайр гамгүй хөрөнгө оруулдаг. Тэд бизнесээ өргөжүүлэх бүртээ дутуу үнэлэгддэг байжээ. 1830-аас 40-од оны үед төмөр замын төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд Европын тээврийн тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдөх байлаа.
Үүний гол дэмжимж байсан хөрөнгө оруулагчдын нэг нь Ротшильдийн мэдээж. Төсөл Франц, Австри, Германаас эхэлжээ. Үүнд 1860 онд Джеймс Ротшильд Пан-Европын төмөр замын сүлжээг байгуулж, умард руу буюу Францаас Бельги рүү, өмнөд рүү буюу Испани руу, зүүн рүү буюу Герман руу, Швейцар, Австри, Итали руу сунгасан байна. Ротшильдийн эхнээсээ л уул уурхайд ихээхэн сонирхолтой байсан юм. 1830-ад оноос эхлэн Испани Алмадейны уурхайг худалдан авч 1880 болон 1890 онд асар том болгон өргөжүүлжээ. Уурхайд хөрөнгө оруулж алтны зэрэгцээ Зэс, Алмаз, Бадмарг газрын тос олборлох болжээ. Энэ нь тэдний анхны бизнесийн адилаар Өмнөд Африк, Бирм, Монтанагаас Баку хүртэлх асар удам газарт тэлсэн юм. Орчин цагийн улс хоорондын чанарыг тооцвол энэ нь гэр бүлийн бизнес юм аа. 1960-ад оны хүртэл энэхүү асар том бизнесийн гүйцэтгэх захирал шийдвэр гаргагчид нь ихэвчлэн Ротшильд овогтнууд өөрсдөө байлаа. Ротшильдийн түүхэндээ олон бизнесийн оргилд хүрч байсан юм. Жишээ нь өмч хөрөнгө болон хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэл, ашигт малтмал зэргийн 3-2-ыг эзэмшиж байсан юм. Мөн хувьцааны бизнест түргэн орж гарах замаар хөрөнгө эргэлтэнд оруулна. Эсвэл сүүлийн 10%-ийг өөр хүнд орхих. Капитализмын эдийн засгийн түүх бол Ротшильдийн гэр бүл хэрхэн хэмжээлшгүй их хөрөнгөтэй баян болсны тайлбарыг олж мэдэх түлхүүр юм. 19-р зууны ихэнх улсууд төсвийн алдагдлад орох эрсдэлтэй, эсвэл зарим нь алдагдал хүлээж гсэн байсан юм. Дайн болон дайнд бэлдэх нь мөнгөн зарлагыг өсгөх гол арга барил. Засгийн газруудад зээл олгох нь эсвэл гүйлгэнд байгаа бондыг дамлах зэрэгээс Ротшильдийн нийт өмч хөрөнгөнийхөө ихэнх хувийг босгож авсан юм. Тайлбарын дараах хөрөнгө оруулалтуудаас хүлээн авна уу? Хоёр талыг санхүүжүүлэх Наполеоны дайн 1803-аас 1815 он. Мэйр амчил 1809 онд Австри улсыг Францын эсрэг аян дайнд зэхэхэд туслан цэрэг, унамарт хангамж зориулан 620 мянган гүйлдэн зээлж үүнийг татвар төлөгчдөөс нь гаргуулan авахар тохиролцжээ. Мэйр амчилын өөд болсноос хойш тун удалгүй түүний хүү амшил 255 мянган гүйлднийг морь худалдан авахд зориулан Францын аримд зээлжээ. Тэр зүгээр л хоёр талыг дэмжсэн юм. Иймэрхүү стратеги мэхлэлт гэдэг нь тодорхой бөгөөд Ротшильдийн 10-аад жилийн турш тавих байнгын мөрий болон хувирсан. Амшил мөнгөөр хахаж цацаж эхлэнгүүтээ Соломоныг шавдуулан инхүү бичжээ. Ажлаа хий. Франкфуртын салбарыг сая франктай, Парисыг сая луйдорт, Лондонын салбарыг сая фунттай баян болго. Тэгвэл чамайг их амаягаар урамшуулна. Энэ л арилж Ротшильдийг иймэрхүү эмзэг үед асрах хувьцааны эзэн болгож чадсан юм. 1814 оны 6 дугаар сард Харрисын хар дансанд Брус, Австри, Францын хаан, Британий арим хүртэл орсон байжээ. Зээлж тараасан мөнгийг оролцуулбал нийт хөрөнгө нь 12.6 сая франк түрээдвэлээ. Цаашдаа ч их мөнгө орж ирнэ. Одоо цагт зах зээл Ротшильдийг дагах гэдэг болжээ. Каролин тэмдэглэснээр бидний худалдан авахд хүн бүгд худалдан авдаг. Олон нийт Ротшильдийг Британий засгийн газрын нэрийн өмнөөс ажилдаг гэж итгэдэг учраас фунтын ханш өссөн. Бид ч хийж байгаа ажилдаа их амжилт олсон. 1814 оны 3 дугаар сард Парис эзлэгдэж Наполеон бууж өглөө. Одоо иргэд Наполеоны талаар ярив. Учир нь Ватерлуугийн тулаанаас хойш Британий хувьцаа, эдийн засгийн хянах ажлыг Ротшильдийнхнээс өөр хэн ч илүү гарахаар хийж чадаагүй билээ. Америкийн 1812 оны дайн дусснаас жилийн дараа буюу 1815 онд Наполеон цөллөгөөс оргож Парист иргэн ирлээ. Анх дүүс эв түнжин хагарч эхлэхэд Наполеоны 100 өдрийн нөлөөгөөр Европт дахин дайны гал дүрлжлээ. Ротшильдийн өмнө нь орхигдуулаад байсан санхүүгийн нөхцөл байдлыг сэргээхээр төлөвлөлөө. Энэ удаад зөвхөн Орос, Прустдиггүй өмнө нь зээлтэй байсан Австрийн тал өөр ямар ч аргагүй байсан тул Ротшильдэд зээл тавихар болжээ. Бусад мужи удаж орно. Үнд Саксон, Баден, Гүртенберг, Бавария, Сакс, Ваймар, Эс, Дань, Сардин гэд бүгд нийлээд 1815 онд 9,789,778 фунтыг нэтэн Ротшильдээс зээлсэн байгаа юм.
Ротшильдийнхэн ч гэсэн энэ удаа найрамдлангаараа байгуулж татаас зогсохоос өмнө зөнгөө даган чадах чинэгэрийн халаасын тосох ариун холбоотны хүчин доторх үнэлж баршгүй хамсаатнуудтай болсон байна. Ховгууд эцгийнхэн сургасан ёсоор зээл өгтөө зөвхөн газрын газарт бус өөрсдөө тохиролцоо хийж байгаа бие даасан албан тушаалнуудад хүртэл таатай нөхцөл тавьдаг. 1815 оны 6 дугаар сарын 18 Waterloo. Нэтэн 1815 оны эмгэнэлт үйл явдлуудаас их ашиг олсон. Наполеоныг Ватерлууд ялагдсан гэх мэтээг засгийн газраас төрүүлж дуулсан нэтэн хөрөнгийн бирж дээр асар их ашигтай ажиллаж гэр бүлдээ домог болон үлдсэн юм а. Энэ бол Парисаас зүүн хойд зүгт 200 барь зайтай орших Ватерлуугийн тулаан босон талбар. Өнөө үед энэ газар Бельгийн харьяанд байдаг. Энэ л газар 1815 оны 7 дугаар сард Наполеон эцсийн ялагдлаа хүлээсэн бол Англи Францын хэдэн мянган цэрэгэрс зууны айгам халуун өдөр амиа алдсан юм. Яг тэнд 1815 оны 6 дугаар сарын 18-нд 74 мянган Франц цэрэг Британи болон Европын бусад улсаас бүрдсэн 67 мянган цэрэгтэй тулгарсан. Тулааны төгсгөл санаанд ормгүй байлаа. Наполеон тулаанд ялд байгуулах нь гарцаагүй байсан ч тулаан эхлэхээс хэдэн цагийн өмнө дайралтаа эхлүүлжээ. Харин хэний ч ялсан хамаагүй Лондонд байх Нэтэн Ротшильд Британи хувьцаа болон бондын зах зээл болж игэл Английн банкыг гартаа оруулахаар оролдож байсан юм. Ротшильдийн идэвхжлэгсэн төлөөлөгч Ротворт нь тулаан босон газраас хойд зүгт Английн сувгийн оролцоо байрлаж байжээ. Тулаан нэгтгэж болсны дараа Ротворт сувгийг гаталсан. Ротворт тулааны талаарх мэдээллийг Нэтэн Ротшильдэд Веллингтоны элчээс 24 цагийн өмнө дуулгажээ. Хэрв Веллингтон ялд байгуулж Наполеоны Францчууд ялагдал хүлээсэн ч Британий санхүүгийн нөхцөл байдал ихт ордох байсан юм. Ротшильд чи хэтэрхий хожимчлоо. Чи энэ удаад буруу мариндаа бооцоо тавьсан бол тайдаг. Ротшильд чамайг аз чинь хайчихж. Зар. Ротшильдийг хардаа. Чи тэрнийг засгийн газрын бондын оронд алим зарна гэж санаа яв. Бонд 53-т хүрлээ. За. Намайг бойл гэж хэлтэл зараад л угаарай. Та бирчээр өмнө үсгэж байна шүү дээ хэрхмэ. Мэдж байна. Хөрөнгө оруулагчид Ротшильдийн арилжийг хараад сэтгэлэн зовнжээ. Үүнийг хараад нэг л зүйл бодно. Наполеон ялж Веллингтон ялагдсан бололтой. Зах зээл хямарч эхэллээ. Удлаг хүн бүр засгийн газраас авсан бондоо арилжиж эхэлжээ. Хувьцааны үн огцом унлаа. Харин Ротшильдийн тулааны талаарх бодит мэдээлэл ирэхээс хэдэн цагийн өмнө төлөөлөгчдөөрөө дамжуулан зарагдсан хувьцаа бондуудыг нууцаар эргүүлэн худалдан авч эхэлжээ. Хоёуланг нав. Ав. Тэмээ ав. Мэдээд болов. Энэ зурхлыг юу гэж бодож байна? Би зурхалд итгэдэг ноён байрын. Хүмүүсийн хэлцгийг дуулав. Веллингтон ялагдсан гинөө. Та надад одоо яах гэж байгааг хэлэхгүй ч. Миний юу хийх гэж байгааг Лондон мэдэгдэнэ гэвэл эсрэг үзэхгүй. Энэ түүхэн хамгийн сонирхолтой нь юу байваа? Зарим түүхчид Ватерлуугийн тулааны маргааш нь Нэтэн Ротшильд бондын зах зээл төдийгүй Английн банкнд ноёрох болсон гэж бичжээ. Ютач Ротшильдийн гэр бүл Европ твийн хамгийн том хөрөнгө чинээтэй Английн банкны ихэнх хувийг эзэмших болсон нь үнэн. Нэг зүйл тодорхой байна. 1800-ад оны дундуур Ротшильдийн дэлхийн хамгийн баян гэр бүл болсон байлаа. Тэд шинэ засгийн газрын бондын зах зээл, бусад банк санхүү болон аж үйлдвэрийн салбарт ноёлох боллоо. 1818 он Британий фунт стерлинг олон улсын бондын зах зээлийг эзэмшигчдийн байнгын мөнгөнд тэмдэгт. Франц, Британий эдлэр Төв Европын орнууд Даны дараа асар хямралд өртөн гадаадын капиталын тусламжийг авахаас аргагүй байдалд байсан. Хожмод Израилийн Königsberg хэмээх номонд ингэж бичжээ. 25 жилийн дайнд туйлданд оройтсонд Европт инх тайвныг хадгалах капитал шаардагдсан юм. Франц нэг хэсгийг, Австри тэрнээс ихийг, Прус харин жаахныг, Орос хэдэн саяыг авахыг хүссэн. Харин холбоотнууд уулзалтад санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгаа дээр санал нэгдсэн бөгөөд Ротшильдэд хандхаас өөр сонголт байсангүй.
Холбоотны удирдлагуудын тэргүүн зорилго нь хувьсгалт хөдөлгөөнөөс болон 1788-аас 1815 оны хооронд үүссэн огцом үсрэлт гарч хямрахаас сэргийлэх юм. Шаардлага гарвал цэргийн хүч хэрэглэнэ гэсэн нь тэдний зарлагыг улам нэмжээ. Ротшильдийн ариун холбоотнуудын цуута тэргүүлэгч байсан юм. Германы зохиолч Людвиг Бьорны бичснээр санхүүчид улсын хамгийн хортой дайсан. Тэд бусдын эрхчлөлөг үл тоохоос ч илүү зүйлсийг их хийсэн. Хэрв Ротшильд язгууртнуудын капиталын төлөө зээл олгоогүй бол Европ твийн хүн амын ихэнх нь түн шиг хүмүүст эрхчлөлөг худалдахаас ч сийхгүй байх байсан. Үүнээс гадна Ротшильдийн Грекийг өөрийн гэсэн монарх байгуулахад нь тусалж зээл олгож байсан бөгөөд энэ нь 1820 оны тэдний бас нэгэн амин зорилт нь болсон юм. Ингэснээр тэд шинээр бий болсон хаант засаглалын бодлого шийдвэрт хүртэл нөлөөлөх эрхээ олж авсан юм. Ротшильдийн Европын хаант засаглалыг бараг л гартаа атгаж байсан гэвэл маргах этгээд гарч ирэхгүй үз. Дани дараах хамгийн том зээл нь ах дүүсийн хямрал үүсгэж амжилт олсон явдал. Наполеоны гайхамшигыг дуусгар болгоход тэдний авалгын хэмжээ 188 сая таал байсны дээр 1850, 60, 70-аад онуудад асар их хадгаламж хөндлөж чадсан юм. Намран гэхэд өрийн хөвгч хүний хэмжээ 20 сая таалд хүрчээ. Засгийн газар ч Лондон дахь өрөө цэнж эхэлсэн байна. 3 дугаар хэрэгэмтэн Ротшильдийн тодорхойлсноор банк бол мөнгийг одоо байгаа А цэгээс нь заавал очих ёстой Б цэг хүрэх хөдөлгөөнийг түргэсгэх хурдасгуур юм гинэ. Бүх банк өөрийн гэсэн түүхтэй. Тэр бүх түүх бичээстэй байдаг бол зөвхөн Ротшильдийнхний түүх домог байдаг юм. Дэлхийн банкирууд. Ротшильдийн бол орчин цагийн банкны гайхамшиг. Юдэг 2000 жилийн өмнө залхаан цэрлэлт амсснаас хойш түүний үр удам хаадыг давж, эзэн хаадаас тод мандаж, бүхлүүтэн твийг алганыхан хонхор татгаж байгааг бид харж байна. Загал майтны шашны захирагчид нь Ротшильдийн. Засгийн газар ч тэдний зөвлөгөөгүйгээр огт хөдөлдөггүй. Тэд гараа Петербургээс Вен, Венаас Парис, Парисаас Лондон, Лондонгоос Вашингтон хүртэл алгуурхан чөлөөтэй алдаж чадаж байна. Гэр бүлийн тэргүүн барон Ротшильд бол Иуден жинхэнэ хаан, эзэг нэлийн хун тайж, ер бусын хүмүүсийн асар удаан ирсэн мессай мөн. Энх тайван, дайн тулан, өршөөл ивэл хараал зүхлийн түлхүр түүний гарт бий. Тэр түлхүр нь Европын хаадын брокерууд, эсвэл зөвлөхүүд, Америкийн бүгд найрамдахын манлайлагчид. Тэд өөр юу хүсч болох вэ гэж 1835-аас 36 онд гарч байсан Nice Weekly Register сонд уулгалдаж байлаа. 1858 оны Пруссийн зээл тус улсын улс төрчдөд ямар ч ач холбогдолтой байсан тэдний тавьсан асуудал Европын капиталын зах зээлд одоо ч гэсэн хүлээн зөвшөөрөгддөг. Юуны өмнө уг зээл талиар биш стерлингээр байсан юм. Хүүг жилээр нь Берлинд бас Лондонд төлөх ёстой. Хоёрдугаарт зээлийг баттай болгохын тулд хоригдуулалтын санг нь Британи аргаар бодно. Гадаадын зээлийг зөрүүдөр ангилжуулах нь олон улсын капиталын зах зээлд шинэлэг зүйл байсан юм. Одоо гадаадын санд хөрөнгө оруулахад илүү хэлбэр боллоо. Үнэн дээр хэдэн зууны туршид бүх гадаадын засгийн газруудын бонд Британи зөвлөлөөс тогтоосноос өндрөөр үнэлэгдэж, барьцаа улам лавшруулж байсан. Таймс-ны тодорхойлсноор Нейтон бол гадаадын зээлийг Британд таниулсан анхны хүн. Дүгээрч барахгүй зээлийг зөвхөн Лондон бус, Франкфурт, Берлин, Гамбург, Амстердам, Вент хүртэл олгож байлаа. Өөрөөр хэлбэл энэ нь олон улсын бондын зах зээлийг үүсгэх эхлэл хэрнээ томоохон алхам болсон юм. Эдгээр нөхцөлийг бий болгосноор Нейтон Пруссийн зээлээр Британи болон Европ твийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаа зогсохгүй олон улсын облигац гаргах жишгийг тогтоожээ. Нейтоны 1825 онд улсын бондыг наймаалсан явдлыг Германы хуулийн мэргэжилтэн Йохан Хайнрих Бендер улсын бондын мөрөөр номонд ингэж тодорхойлжээ. Энэ бол Ротшильдийнхний орчин цагийн эдийн засгийг хөгжүүлэхэд оруулсан асар их хувь нэмэр. Засгийн газрыг хэнч эзэмшсэн, ямар ч чармайлт гаргахгүйгээр өөрийн тааллаар хаанаас ч хүү цуглуулах боломжтой гэжээ.
Англи нэрийн хөрөнгө оруулагчид Австрийн металлыг, Ромын Неаполитан зэрэг Ротшильдийн гаргасан бонд болон тэдний банкнаас хүү авах хэрэгтэй. Гэтэл Берлиний банкирууд энэ хүү тооцсон авах асуудалд шүүмжлэлтэй хандаж байлаа. Фон Ротер мэл гайхаж ингэж хэлжээ. Манай улс дахь Ротшильд Лондонгийн санхүүгийн бүхий л үйл хэрэгт Европын нөлөөтэй юм. Хэн бүхний нүдэн дээр ил бөгөөд үннээс нэг их хол зүрэлгүй хотын бүхий л валютын хан шиг зохицуулж байна. Тэрээр банкир хүний хувьд хэмжээлжгүй их хүчтэй юм. Хайны Лукагийн усны онгоц гэх хэвлэгдээгүй номонд өгүүлснээр бол тэрээр өөрөө Ротшильдийн эрх мэдлэг хүч чадалд нэрвчилсэн дүн шинжилгээ хийсэн байна. Гэхдээ бусдын хэлдгээс тэсөөр урвуу зүйл бичиж үлдээж. Хойсгол бүгд мөнгөний хомсдлоос үүдэн гарсан байдаг. Иймэрхүү хомсдлоос сэргээснээр Ротшильдийн тогтолцоог Европын энх тайвныг хадгалахад үйлчлүүлж болох юм. Энэхүү тогтолцоо нь эсвэл үүнийг зохион бүтээсэн Нэйтан Ротшильд энх тайвны төлөө пүүс сангуудыг хангаж байгаа байх. Аль нэг улс өмнөхийн адилаар нөгөөдөө дайн зарлах нь хориотой зүйл биш ээ. Гэхдээ энэ нь хүмүүсийг нэгэнт байгуулагдсан төрийг түлхэн унахад улам хүндрэлтэй болгодог. Шашин энх тайвныг засгийн газар тогтооно гэж баталгаа өгдөг байсан хөг өнгөрсөн. Харин Ротшильдийн зээлийн тогтолцоо энэ асуудлыг арай дээр шийдчихнэ. Шашны алдсан ёс суртахууны хүч эсвэл эрх мэдлийг энэ тогтолцоо орлож шашныг бүрэн дүүрэн оруулж чадна. Үүндээ энэ шин шашин бөгөөд хуучин шашныг үгүй болгоход Ротшильдийн тогтолцоо өмнөөс нь ивэл хүртээ. Хамгийн сонин нь энэхүү шин шашныг үндэслэгчд нь ахаад л еврейчүүд шүү дээ. 1828 оны эхээр хунтаж Буклер Москов өвөгдөлсөн Европт ямар ч эрх мэдлгүй тууз заран зогсдог байсан Ротшильдийнхэн одоо дайн өдөөдөг болсон бололтой гэж үзэж байлаа. Олон туйлтай ертөнцид дайн өдөөхгүйгээр олон улсын хямралыг намжих тодорхой зорилготой энэ таван хүчин буюу Ротшильдийнхэн энх тайвныг өмнө нь байсан шиг нь болгоно гэж баталгаа өгөхдөө нэг их зүвдэрсэнгүй. Улс төрийн зүүнний либерал үзлийг баримтлагч 1902 онд сонгодог империализмыг судлахын номыг бичиж гаргасан J.A. Hampson асуудлыг илүү наривчлан авч үзсэн байна. Тухайн үеийн өөр олон зохиолчдын адилаар Hampson Боерийн Даниг Германд суурьшсан еврей гаралтай олон улсын санхүүжтийн жижигхэн бүлэглэл зохион байгуулсан. Энэ бүлэглэл Ротшильдийн үзэл сурталыг голчлон дагдаг. Европын улс орон эсвэл улсын их хөр томоохон даниг бий болгосон уу? Хэрвээ Ротшильдийн банк болон түүний холбоотнууд үүний эсрэг нүрээрээ тулсан уу гэдэгтээ үнэхээр эсрэг байр суурьтай хүн байна уу гэж Hampson асуужээ. Германы засгийн газарт үндэслэх үзлээрээ тэргүүлэгчдийн игнэнд явсан Шербч үүнтэй жил асуудал хөндсөн байна. Ротшильдийн гэр бүл улс хоорондын хэрүүл маргаанаас урган гараад дайн тулаан улсын алдагдал ард түмний хөрөнгө мөнгийг шулах замаар хүчтэй хийгээд авгаа болсон. Энд Английн жишээгч ярьсан болно. Гладстон Ротшильд ихнийг ирүүлж асуулга тавих хүсэлтдээ татгалзан хариу авчээ. Хатанхан Виктория нууж хаалгүйгээр гадаадын засгийн газруудтай зээлийн гэрээтэй нэгэн их хөрөнгө эзэмшдэг. Аль эсвэл хувь цааны арилжаанд амжилт өндөртэй яваан дээр улс оронд маань нэмэртэй байгаа тэр хүнийг юунда байцаах втэ гэж шууд өмөрчээ. Джон Ривзийн улс орнуудын санхүүгийн удирдагч Ротшильд их номонд гардаг тодорхойлолт бас л нэгийг бодогдуулна. Ротшильд их ямар нэгэн харьяалалгүй дэлхийн иргэд. Тэгэл аль нэг намд харьяалагддаггүй ч атаатад дайсан анд нөхдийнхэн альнийхэн жалдагдлаар улмал баяждаг. Гэтэл мухардалд орсон нэг асуудал байна. Тэднийг баян чинэлэг болохоор нь бусад еврейчүүд иргэний болон улс төрийн ижил тэгш ирэх олгох авралын эзэд гэж итгэдэг. Тэд Палестинд булаалгасан их нутаг төрсэн газар широонд буцах огтын ч хүсэл байхгүй. Виктор Ротшильд Болдны дөрвөгчдийн төлөөх сан дээр хэлсэн үгэнд нөхцөл байдлын талаар ингэж ярьсан юм. 600 мянган хүний амь насыг авч чадсан үйл явдал түүхэнд үнэхээр болж өнгөрсөн юм. Үнэхээр болсон. Хүн төрлөختний сэтгэгдлийг эс тооцвол ахархан богино хугацаа үлдсэн ч гэсэн эдгээр дөрвөгчдийн асуудалд манай улс их л нухацтай хандах хэрэгтэй гэдэгт та бид бүгдээрээ санал нэг байгаа билээ. Тэрээр 1946 онд лордуудын ордонд хэлсэн үгэндээ Палестин руу цагаачлах асуудалд хориг тавих тухайч дурдсан байдаг.
Цорын ганц логик шийдэл бол еврейчүүдэд суурьших газар гаргаж өгөх хэрэгтэй. Жишээ нь Мадагаскарт суурьшуулж болно гэжээ. Энэ үеэр Парис дахь Ротшильдийн салбар Бразилийн 200 мянган шот өрүүлжин талбайтай Мато Гроссог, аль эсвэл Суданы Апанелийг хүндийд Кен, Омард, Роузия мөн Гаяна зэрэг газруудыг худалдан авч еврейчүүдийг суурьшуулах төсөл хөтөлбөрийг шүүхэд өргөн барьжээ. Эдгээрээс гадна еврей дөрвөгчдийг Англи болон Францад хүлээн авах тухай асуудлыг Ротшильд хүлээн зөвшөөрөхөд бэлэн байсан байна. Дээхэн үеийн зионизмын хүчтэй дэмжигчтэй нэг Теодор Герцл еврейчүүдийн асуудлыг шийдэх цорын ганц шийдэл бол үнэн хэрэгтээ тэд өөрсдийнхөө өлгийн нутаг болох Юден штатад амьдрах юмаа гэж мэдэгдэж байжээ. Герцл нэлээд хөөцөлдсөний эцэст үндэс угсаагаар нь ялгуулан гадуурх үзлийн хариу болгож хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгөө эргүүлэн татахыг Ротшильдийнхнээс ятгаж бараг л амжилт олоод байлаа. Гэвч түүний Ротшильдийн гэр бүлд зориулан гаргасан 66 хуудас мэдэгдэл хизээч Ротшильдийн зөвлөлд хүрээгүй юм. Герцл энэ явдалд ихэд дургуйтсан бөгөөд Ротшильдийнхнийг хизээч засрашгүй хорон санаат хүмүүс гэж хэлжээ. Тэрээр хожим нь Ротшильдийнхнийг еврейчүүдийн үндэсний золгүй явдал гэж тодорхойлсон юм. Хэрэг өөрийн эсэргүүцвэл Ротшильдийнхнийг татан болгох компанид аяныг хүртэл өрнүүлнэ гэж сүрдүүлж эхэлсэн байдаг. Хэрэг зионистууд 1890-ад онд ийм хэлэмгүй байсан бол семинист буюу үндэснэр ялгуурлан гадуурхагчид дэлхийн 1-р дайны дараа бууж өгсөн Европын ихэнх улсад байсан еврейчүүдэд хандсан шиг хандахгүй байх байлаа. Үүний тод жишээ бол Дитрих Эккартын 1919 онд бүх хөдөлмөрчдөд хандан хийсэн мэдэгдэл. Ротшильдийнхэн 40 тэрбумын хөрөнгөтэй тэдэнд зөвхөн эд хөрөнгө нь аятайхан байрлал эзэлж үү гэдгийг анхаарч ажил хийлгүй гараа хөмхөн суухыг л хүсдэг нь тодорхой. Ядаж бидний хөдөлмөрлөлтгийг мэдэхгүй. Гэхдээ хэн тэдний сэтгэлийг хөгжөөдөг асар их хөрөнгийг цуглуулж өглөөдөө хэн блэ? Та нар шүү дээ. Та нараас өөр хэнч биш. Яг тийм ээ. Энэ бол таны мах цусаа урсган хамаг зовлогоо зовоож олсон мөнгө. Гэвч энэ ханж цаддаг хүмүүс соронзон адил татаад л авчихсан юм. Ротшильдийнхнийг еврейчүүдэд тулгарсан асуудлын гол шалтгаан гэж буруутгасан өөр нэгэн дээхэн үеийн үндэсний социалист бол Адольф Гитлер. Нацистийн Волкшир Бьорктерсонны 1921 оны 5 дугаар сарын дугаарт Гитлер социалист хэвлэлийг хяндаг еврейн капиталист бүлэглэлийн нэгийг нэрлсэн байдаг. Тэрээр 1922 онд 2 удаа дээрхтэй ижил зүйл ярьсны эхнийх нь хамгийн оюун ухаанаар зориулж бүтээсэн бүтээлээр үндэсний ялгарлыг бий болгож чадсан зохион бүтээгч Альфред Круп санхүү дайн тулааныг ашигласан хүмүүсийг өрн дунгааж хүүгээр нь иргэшээдэг Ротшильд гэсэн хоёр хүний туйлын мөн чанарын ялгааг салгаж хэлсэн байдаг. Телевизийн тэргүүлэгчтэй нэг бүгд найрамдах намын улс төрч Пат Робертсон 1991 онд хэвлэгдсэн шинэ ертөнцийн тушаал номонд Ротшильдийнхнийг масончуудын соёлд толгой эргэсэн хүмүүс гэж бичсэн юм. Мөн холбооны нөөцийн тогтолцоо бий болгосон Пол Ворбергийг Ротшильдийн гар хөл гэжээ. Улс төрийн төсөөр цоошин дүр төрх лалын үндэстэн хэмээх Африк гаралтай Америкийн иргэдийн байгууллагын толгойлогч Луи Фариканы туслах байсан Халид Мухаммед ч гэсэн Ротшильд Гитлерийг санхүүжүүлээд үндэснийг ялгуурлах үзлээр шахамдуулж залгисан гэж бичжээ. Одоо ч гэсэн интернетэд хайлт хийгээд үзэхэд Ротшильдийн хувилдааны баримт баггүй л гарч ирнэ. Ротшильд ерөнхийлөгч Линкольны аллагыг зохион байгуулсан. Шалтгаан нь иргэний дааны дараа гаргасан түүний үнэт цаас Ротшильдийн бараа бүтээгдэхүүнийг үнэгүүдүүлсэн юм. Ротшильдийнхэн Гитлерийг санхүүжүүлж гаргаад Оросыг сүлдэн эрхэндээ оруулахтаа ашигласан. Ротшильд католикийн сүмүүдтэй сэм хувилдаж, мафтер сүрэлсэн Америк нэгдсэн улсын тагнуулын төв газрыг мөн чанартай нацистыг дэмжихэд ашигласан. Тэд бол Валбург, Шройдер, Лазард зэрэг олон улсад танигдсан нэр хүндтэй томоохон банкнуудын даалд эзэдэн юм. Мөн JP Morgan, Rockefeller, King Loeb компани, Despires болон Lehman компани гол санхүүжтийн утсыг асгасан даалд хүчин. Английн банк холбооны нөөцийн тогтолцоог дурдвал илүүц болно. Ротшильдийнхэн энэхүү дэлхийн хүчний сүлжээгээр дамжуулан бөөрийн дайныг өдөөж, ойрох дорнодын газрын тосыг эзэмшихийн тулд Израилийг байгуулсан юм. Оросын хувьсгал, Оросын болон Америкийн томоохон компаниуд өөрсдийнх нь гарт орсон. Ерөнхийлөгч Никсноор долларыг батлуулсан зэрэг маш олон үйл явдлын хариуцлагыг хүлээх ёстой. Өнөөдөр тэд болон тэдний хэвлэлийн консерватив талыг баримтлагчид дэлхийн эрчим хүчний хангамжийг гартаа оруулахаар хувилдаж байна. Захиргаан эрчим хүчинд гар дүрэн, нүүрс, байгаленхийг хөгжлөх гэж оролдож байгаа. Мөн дээр нь
хэд хэдэн банкны явуургүй түүхийг хэлэх юм бол энэхүү өгүүлбэр удахаан алдах байх. Тэдний алдар хөндийг сонссон хүн олон ч далдуур ийш тийш шургуулж байдаг хар гарын тэр бүр мэдэхгүй биз. 1825 оны хямрал ба Английн банкыг аварсан нь. 1823 онд Лорд Байроны Дон Жуаны 12 дахь, 14 дахь дуулал Лондонд хэвлэгдэж зохиолчийн 8 нас хутганы ирэн дээр очижээ. Энэ номынхын хүчээр грекчүүд тусгаар тогтнолын тэмцэл арчимжуулсан юм. Тийм байтал эдгээр шинэ хөлбөрүүд мөнгөний хүч чадал ямар байдгийг анхааруулсан. Тэр тусмаа Нэйтэн Ротшильдийн гаргасан шинэ санхүүгийн эрх мэдлийн тухай өгүүлжээ. Байрон ертөнцийн тэнцвэрийг хэн барьдаг вэ гэж 12 дахь дуулалд асуусан байна. Хэн конгресст ноёдолдог вэ? Роялистууд уу, либералчууд уу? Хэн Испанийн нүцгэн эх орончдыг хэлэгнүүлсэн бэ? Хэн шинэ хуучин ертөнцийг зовлон жаргалтын хамтдагхан барьдаг вэ? Хэн улс төрийг аядуу тайван болгодог вэ? Бонапартын сурвалжид цөс их зориг уу? Еврей Ротшильд болон түүний анд загалмаатан Бэйрн нар шүү дээ. Байрон Ротшильд болон Бэйрн нарыг Европын жинхэнэ лордууд гэж үзжээ. Зээлийнхэн тухайд. Энэ үг нь эрсдэлтэй эд биш боловч улсыг шижигнүүлж хааныг сандаргадаг. Бүгд найрамдагчид их биш ч гэсэн бас л оролцсон. Колумбийн хувьцаа эзэмшигчдийн нэрч тодорхой байдаггүй байхад мөнгөн хөрст Перугийнхэн еврейгээс хөнгөлөлт авах нь аргагүй юм да. Байрон Ротшильдийнхэн Александр Бэйрингтэй нийлж ертөнцийн тэнцвэрийг барьдаг уу гэж их л яжилжээ. Энд тайлбар хийлдэ. 1825 онд зах зээл уналтанд орлоо. Британий хүнд аж үйлдвэрийн үнд цаас болон Латин Америкийн бондууд өөрөд хожид байгаагүйгээр их алдагдалд оржээ. Энэ нь тухайн үеийн хэд хэдэн томоохон банкыг хамарсан банкны хямрал болон үргэлжилжээ. Улсын 77 банкнаас 73 нь эргэж босох хойргүйгээр дампуурчээ. Засгийн газараас 48 цагийн турш баржирис бусад бүх хүмүүсийг холбоогоо таслах шийдвэр гаргасан байна. Яг энэ үеэр Нэйтэн Ротшильд өөрөө алтан мөнгөн худалдан авагч зээлдэгч болж байсан юм. 1825 оны 12 дугаар сард дараагийн алхмаа хийх цаг ирлээ. Ротшильд орон нутгийн банкнуудад их хэмжээний алтыг нэгэн зэрэг шахаж цаасан мөнгөний эргэлтийг сааруулсан байна. Мэдээж Нэйтэн ийм их алтыг дээд зөвлөлөөсөн асахгүйгээр хөдөлгөөнд оруулахгүй л дээ. Ингээд л Нэйтэн Ротшильд Лондонгийн алтан мөнгөний зах зээл дээр төвөггүйхэн ноёрхлон тогтоож амжсан юм. Банкыг дампуурлаас аварсан нь магтан цаашаагаад барахгүй бөгөөд олон улсад явуулсан Ротшильдийн ажиллагаанд өөртөө хоцорч байна. Үүний үр дүнд ах トゥ ус олон улсын валютын хамтын ажиллагааны системийг бий болгож, хожим зөвхөн алтны жишгээс хамаарч хэлбэлздэг төв банкны өнгө аястай болж ирнэ. Олон улсын алтан мөнгөний зах зээлд байр суурь нэмэгдэх тутам олон улсын бондын зах зээлд тогтоосон шиг ноёрхол нь улам батж иж байна. Байрон Дон Жуанд зөвхөн Ротшильд ихнийг оруулаад зогсоогүй юм. Роялист, либералистуудыг ч багтаасан юм. Тэдний зээл хаан титэм дайвалзах хэмжээнд хүрчээ. Тэргүүлэгч хоёр банкир санхүүгийн хувьд бараг эрхтэгш байсан. 1815 онд талууд тэнцвэртэй байсан бол 1825 онд дайвалзаж эхэллээ. Хэрвээ 1820-д он 6 дахь үеийн хүчинд автсан байлаа гэхэд Бэйрин Ротшильдийнхэнтэй энэ зэрэгцэхэ болсон байл. Тэднийг ийм хэмжээтэй байх тухайн үед Ротшильдийнхэн өөрсдийгөө банкны тогтолцоог бүхэлд нь хянж тогтвортой байдлыг хангаж байгаа гэж үзэж байлаа. Үүнийхээр ч өрсөлдөгчийн дампуурлыг харахаас татгалзахааргүй болсон байлаа. Энэ л үед Ротшильдийнхэн төв банкируудтай тун төстэй бараг ялгагдахааргүй болсон бүтцийн эхлэлийг тавьжээ. Франц, Английн төв банкнууд бараг л хувийн институцийн хүрээнд үйл ажиллагааг нь явуулж байжээ. Банкны нөөцийн хэмжээгээр ч Ротшильдийнхэнтэй өрсөлдөж чадахгүй байсан юм. Тэд дотоодынх байсан бол Ротшильдийнхэн олон улсын чанартай байсан. Ротшильдийнхэн ч үнд цаас гарах монополийн эрхийг хамгаалах сонирхолгүй байсан юм. Ротшильдийнхэн болон Европын төв банкнуудын хоорондын харилцаа үргэлжил ойр дотно байсан. Энэ үед ч гэсэн аливаа нэг банкны мэдээлэл задрах, хар дансны жигсаалт ил болох гол түлхүүр нь хэвлэл байсан гэж хэлж болно.
19-р зууны үеийн сонин хэвлэлийн өсөлт Ротшильдийнхний хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн холбоо сүлбэтэй шууд хамааралтай. Нөгөө тэгвэр санхүүгийн сонин сэтгүүлүүд бий болсноор Ротшильдийнхний нөлөөгөө тогтоож нэвтэрч чадаагүй байсан шин зах зээлийн боломжуудыг зааж өгдөг байсан гэхэд хэлсдэхгүй. Нийтийн Британий сонин хэвлэлүүдээс хамгийн нөлөөтэй Таймс сонинтой ойр дотны харилцаатай болсноор хэвлэлийн салбарт нөлөөлж чадхаар болсон юм. Таймсын сэтгүүлч Санкт-Петербург хотоос Джеймс Ротшильд Оросын бондын хан шиг өсгөх гэж байгаа тухай хэдэнтэй мэдээлж байжээ. 1825 оны 100 гэхэд Ротшильдийнхэн Европын олон нийтийн санхүүгийн тэргүүлэгч мэргэжилтнүүд хэмээх цоол гуншинтай болсон байсан юм а. Зөвхөн Европ биш шүү дээ. Гэтэл энэ үеэр Испани болон Отtomаны эзэнт гүрний хооронд ширүүн дандагдсан тул улс төрийн нөлөөлөл ашиглах шин талбар шаардлагатай болжээ. Энэ л завшааныг Нэтон болон түүний ахын дүүс овжноор ашиглаж чадсан. Тэд Британий хөрөнгө оруулагчдад санхүүжилт өгч Европын хамгийн эрэлттэй болон өсөх магадлалтай бондуудыг худалдан авах үүрэг болгосон юм. Тэдний тавьж байсан өөр нэгэн шаардлага бол тухайн бонд нь дотоодын төдийгүй олон улсын тавцанд хөрвөх чадвар сайтай хүүгэн өсгөх боломжтой болох юм. 19-р зууны түүхэн чухал хэсэг болох энэ тогтолцооны ач холбогдол нь анхааран үзэхгүй байхын аргагүй. Энэхүү олон улсын бондын зах зээлийн өсөлт дэвжил нь Европыг жинхэнэ капиталист болгосон юм. Иймэрхүү янзаараа мөнгөний урсгалыг хааж богдуулахад хангалттай хүрэлцгээд хөрөнгөтэй болсон хүмүүс мөнгийг гартаа тогтоох уламжлалт аргыг төлхөө хэрэгжилж нийгмийг бүхэлд нь хөдөлгөж байсан юм. Бонд тогтвортой бус байсан тул тэд газар, орд хаш зэрэг үл хөдлөх хөрөнгөөр араа баталгаажуулсан байлаа. Тэд 7 хоногийн 5 өдөр хагаст нь арилжаа хийдэг. Европын томоохон газрууд ч гэсэн энэ тэнд үе үе хөдөлгдөж зах зээлийн эргэлтэнд орно. Мөн тэд асар том капиталын тоглоом тоглох чадвартай байсан юм. Хэрв хөрөнгө оруулагчид засгийн газрын хувьцааны үнэ нэмэх юм бол тухайн засгийн газар нь аюултай мэт санагдана. Хэрв хувьцааны үнэ бол тухайн засгийн газар цаг зээлж оршихоос өөр аргагүй болно. Энэ шалтгаанаар бондын үнэ түүхэн явцад асар их ач холбогдолтой байсан юм. Тэд үнийг өдөр тутмын санал хураалттай зөвлөх хагаад тухайн дэглэмийн өөртөө итгэх итгэлийн илэрхийлэл болсон. Мэдээж тэд орчин цагийн ардчилсан нийгмийн жишгээр өндөр хэрэгэн зэрэгтнүүдийн дунд өдөр тутам санал хураалт явуулдаг байж зөвхөн хөрөнгө чинээтэй капиталист санал өгөх хэрэгтэй. Эдгээр капиталистууд Европын улс төрийн төрөл зүйлийг олшруулсан юм. Үнэн дээр засгийн газрын бондыг эзэмшиж байсан хүмүүс нь хаашаа ширээтэй улс төрийн төлөөлөл болсон хүмүүс байжээ. Тэдний үзэл бодол, суртал ухуулга ардчилсан нийгэмд хэтэрхий бүдүүлгээр тусдаг байжээ. Бондын зах зээлийн цорын ганц говьцэглэн бол бүхий л улс орнууд. Тэдний дотор шинэ колони болон салан тусгаарласан төдийгүй шинээр үүссэн улс хүртэл хамаарч байсанд байдаг. Ихэнх улс оронд өндөр хүүтэй өрийн тойрогт орчихсон байсныг хэлэх хэрэгтэй. Засгийн газрын бондын хамгийн чухал тал бол тухайн үеийнхэн улс төрийн түүхэнд амин чухал эрхтнээс ялгаагүй байдаг байсан. Мөн энэ нь 19-р зууны бондын зах зээлийг бий болгож хянж байсан Ротшильд мэтийн банкнуудын эрх мэдлийг ойлгох түлхүүр болдогч байлаа. 200 жилийн өмнө бондын зах зээлийн уналт өсөлтөнд ямар онцлог байна вэ? Энэ асуултанд хариулахын тулд Ротшильдийн банкны түүхийг сайтар ойлгох хэрэгтэй юм аа. Мэдээж эдийн засгийн хүчин зүйл чухал үүрэгтэй. Эдийн засгийн гол хүчин зүйлээр итгэлцэл нэрлэгдэж байлаа. Хөрөнгө оруулагчдын итгэл нь ялангуяа Ротшильд мэтийн асар том зах зээлд тоглодог хөрөнгө оруулагчид облигац гаргахын тулд өөрсдөө бонд гаргаж хүү тооцон авах эрх мэдэлтэй байдагт оршино. Бонд гаргахгүй байхад нөлөөлөх хоёрхан шалтгаан бий. Тэр бол нэгдүгээрт дайн, тэдний хүрээ улам өргөн болж тэлэн татврын чанар чангарна. Мөн дотоодын тогтвортой байдал. Засаг захиргаа өөрчлөгдөх, хувьсгал гарах нь ноцтой хямрал дагуулдаг. Зах зээлийн иймэрхүү доголдол гарахад Ротшильдийнхэн хэн хүнээс илүүтэйгээр ажиглаж суудаг юм. Хөрөнгө оруулагчийг өрсөлдөгчдөө цохилд өгөхөд 3 зүйл нөлөөлдөг гэж үздэг юм байна. Улс төрийн гол хүмүүстэй тогтоосон ойр дотны харилцаа, мэдээллийн их сурвалж, холоорын улс орны мэдээллийг хурдан түргэн хүлээн авах. Эдгээр мэдээг бусад хөрөнгө оруулагчдад хүргэх эсхийг удирдан хянах чадвар.
Ийм л учраас Ротшильдийн тухайн цаг үеийн хамгийн шилдэг тэргүүлэгч улс төрчидтэй нягт ойр харилцаатай байхыг тэмүүлдэг байжээ. Иймээс л тэд санхүүгийн гол салбаруудад хүмүүс цалинжуулан ажиллаулж байсан юм. Тэд Ротшильдийн нэрийн өмнөөс арилжаа хийгээд зогсохгүй хамгийн сүүлийн үеийн улс төр болон санхүүгийн мэдээллийг цаг алдалгүй хүргэх үүрэгтэй. Ротшильд мэдээллийн сүлжээнийхэн хүчээр өрсөлдөгчдөөс илүү гарсан давуу тал олж авч байсан юм. Тэд санхүүгийн талбараас гадна олон нийтийн дунд асар хурдан хүрч чаддаг байсан нь үүнтэй ч холбоотой. Үнэн дээр засгийн газрын бондныхон эргэлтийг улам түргэсэхийн тулд зээл авдаг байсан гэж үзэж болно. Ротшильд л олон улсын бондын зах зээлийг анх байсан байдлаар нь бий болгож чаддаг. 1825 оны 8 дугаар сарын эхээр Франкфурт дахь Германы холбооны төлөөлөгч Бремен, Австрийн хамтрагч Count Bullтэй уулзаж ярилцжээ. Тэдний ярилцааны гол сэдэв нь Ротшильдийн гэр бүлийн Европт тогтоосон ноёрхлын төвөгтэй байдалтай холбоотой. Ротшильдийн гайхалтай санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг. Банкны болон зээлийн холбооч ихтэй юм. Энэ бол жинхэнэ эрх мэдлэг эгч нь байна. Тэд энэ эрх мэдлэрээ өөрсдийнхөө дур зоргоор мөнгөний зах зээлийг гартаа оруулан хянаж, өсөх хүү, унах хүү гэдгийг шийдэж байна. Яг л эхс ноёд шиг хөдөлж ажиллаж байгаа нь Европын бүх хүчнүүдээс илүү гарсан гэлтэй харагдаж байна. Үнэн хэрэгтээ 19-р зууны дунд үеийн Ротшильдийн эрен хэмээн түүхэн тэмдэглэгдэн үлдсэн юм а. Ротшильдийн удалгүй алт болон очир эрдэнийн бизнест оролцох болж Өмнөд Африкт хөрөнгө оруулалт хийж эхэлжээ. Харин Америкт тэд төмөр замд хөрөнгө оруулалт хийсэн байна. Төмөр замаас гадна хэвлэл мэдээлэл, бусад төрлийн аж үйлдвэр. Түүний дунд төмөр замын зам төмрийн үйлдвэрлэх гангийн үйлдвэрт түлхүү хөрөнгө оруулалт хийжээ. 1850-ад онд Ротшильдийн гэр бүлийн Франц дахь салбарыг залгамжлагч Джеймс Ротшильд 600 сая Франц франкийн хөрөнгөтэй болгосон байлаа. Энэ нь тухайн үеийн Францын банкнуудын нийт хөрөнгийг нийлүүлснээс 150 саяар илүү гарсан тоо юм а. Тэрээр Парисын өмнөд хэсэгт Ferry A гэх энэ харшиг бариулжээ. Нэгдүгээр Вильгельм энэ ордныг хараад хаадын эдлэх биш зөвхөн Ротшильдийнхний эдлэх тансаг хэрэглээ юм а гэж дуулдаж байжээ. 1800-аад оны Францын нэгэн тоомч ингэж бичжээ. Францад ганц л авга хүчин бий. Тэр бол Ротшильд. 19-р зууны төгсгөл үед нэгэн мэргэжилтэн Ротшильдийн гэр бүл дэлхийн нийт хөрөнгийн тэн хагасыг эзэмшдэг гэж тодорхойлжээ. Ротшильдийнхний үйл ажиллагаа улам өргөжөж хөрөнгө мөнгө өсхийн зэрэгцээ. Тэр үеийн уул уурхай, аж үйлдвэр, арилжаа, аялал жуулчлалын салбарт тэргүүлэгчид бүгд Ротшильд гэсэн нэрээр овоглож байсан юм а. Гэсэн хэдий ч Европын болон дэлхийн санхүү эдийн засаг тэдний ноёрхлын нөлөөгөөр өөрчлөгдсөн гэдгийг батлах алба байхгүй. Гал зогсож, утаарилж, онгоцнууд эргэн ирж 1945 онд байдал хэвийн болж байлаа. Харин нэг гэр бүлийн хувьд тийм биш байсан юм. Льювгийн барьсан Хамилтны харш Лондонгийн хамгийн тансаг байгууламжаар нэрлэгдэжээ. Ротшильдийн өөр нэгэн сууц болох Кенсингтон Гарден одоо зөвлөлт Оросын элчин сайдын яам болсон. Харин Францад Конкордод барилах нүсэр том Мансатюларон Паги хамгийн алдартай харшаар тодорчээ. Учир нь энд Эдвард Ротшильдийг нүүж ирэхээс өмнө үе залгамжилсан гүнгүүд амьдарч байсан юм. Харин Эдвард энэ харшийг зархаар болоход ганцхан үйлчлүүлэгч л авч чадхаар мөнгөтэй байсан юм. Тэр нь авга ах Сэм шүд. Дайны үед энэ харш нь Европын маршалын төлөвлөгөөний төв байр болж байсан бол хожим нь НАТО-гийнхэн ч төр байрлаж байсан. Эднээс гадна Европын бүсийн байгууллагууд ч байрлаж байсан. Хенри Ротшильдийн эзэмшилт байсан аврах том харш Сант Монрогийн 34-р гудамжинд байрлах бөгөөд одоо холбоотон орнуудын буюу Францын дипломат байгууллагын төв байр болсон. Энэ гудамжинд нэгдсэн үндэсний байгууллагын элчин сайд 41 тоот байшинд байрладаг. Эндхийн үүдэн дээр одоо ч гэсэн Ротшильдийн гэр бүлийн бэлэг тэмдэг бий. Хамгийн сүүлчийнх нь Ferry A. Ротшильдийн гэр бүлийн оройн тэмдэг. Хэн ч энийг худалдан авч чаддаггүй. Одоо зүгээр л Францын соёлын бэлэг тэмдэг болж байгаа юм а.
Ажил хөдөлмөрийн он жилүүдэд нөхцөл байдал тун хүнд байсан учраас Чил, Унгар гэх мэт бяд муутай улсад үлсгэлэн гарч цөөнгүй тооны хүн амиа алдсан байна. 1951 оны 5 фунтын санал гэх зэрэг шинэ асуудал олон улсын банкнд цөхөгдөж, сэргээн босголт, боловсруулалтын талаар яригдж байна. Мөн Дэлхийн банкч энэ хөрөнгө оруулалтыг бусад улс оронтой хуваалцахаар төлөвлөжээ. Олон улсын алтны зах зээл дахин нэгдэхэд Ротшильдийн Өмнөд Африк дахь алтны уурхайн олборлолтын ноёрхол өмнөхөөсөө хэд дахин нэмэгдсэн байна. Алтны үнийн өсөлтийн талаарх асуудлыг шин шүүх авч хэлэлцэж эхэллээ. Шин шүүх эрчим хүч, эрдэс бодис, уран, нөөцтэй холбоотой асуудлыг төдийлөн сайн шийдвэрлэж чадахгүй байлаа. Харин Винстон Черчилль энэ бүхнийг базан нэгтгэж их хааны төсөл гэгчийг боловсруулжээ. Энтонийг нас барсны дараа түүний хоёр бүлдүү болох Эдмонд Леопольд нар хамтран Энтонигийн хүү Эвелинийг замаас шахаж гаргасан байна. Хэдийгээр нийгэмд жинтэй нөлөө үзүүлдэг сонин хэвлэлийн дээд зөвлөлд суулгаж, эдийн засагчдын хэрэг явдлыг нарийн тайлж чадахгүй байлаа. Гол хамтрагч Эдмонд үйл ажиллагааныхаа ерөнхий чиг хандлагыг сайжруулан өөрчилж, алт баяжуулах үйлдвэрүүдэд анхаарал хандуулан, олборлсон бүтээгдэхүүнээ Английн банкнд нийлүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн бусад банкар дамжуулан арилж хааж мартсангүй. Ингэж шин шүүхийн байр суурийг өөрчилж, Английн олон нийтийн дундах алт мөнгөний дамчин шиг болгосон байна. Мөн тус компани нь Австралийн байгалийн ашигт малтмалын зах зээлд зэрэг оролцож эхэлжээ. Австралийн Ротшильд нь NM Rothschild & Sons компани нийт эд хөрөнгийн 3/2-ыг гартаа төвлөрүүлсэн байжээ. Алтаа сайтар нөөцөлж авсны хүчинд Вьетнамын дайны дараагаар үүссэн нөхцөл байдлын улмаас алтны зах зээлд хүрэлт явагдсан ч төдийлөн их алдагдал хүлээгээгүй юм. Гэсэн цагаараа Европын эдийн засаг тэр дундаа банкны тогтолцоог улам хөгжүүлэх ажлаач зогсоосонгүй. Үүнээс гадна Ротшильдийн өөр нэгэн чухал төлөвлөгөө байсан нь Евроко гэх тус тивийн орнуудын нэгдсэн нэг мөнгөн тэмдэгт гаргах байлаа. Энэ нь Европын голлох 9 орны үнэт цаасан дээр суурилсан. Энэ мөнгөн тэмдэгт дээр үндэслэн 1967 онд газар доогоорох сувг барих хороог байгуулсан байдаг. Үүнд Морган Гренфелл, Лазард Беринг гэх банкуд хамтран оролцсон. Энэ нь хатан хаан Викториягийн Английн сувг байгуулах мөрөөдлийн биелэл юм. NM Rothschild уг төслийг асар ихээр сонирхон оролцож, Европын сувгийн группийн зөвлөхөр ажиллажээ. Уг сувгийн ажил нь 1981 онд дууссан юм. Энэ нь Парис дахь Ротшильдийн салбарын тэргүүнгийн EEC буюу Ротшильдийн банкыг байгуулан гол санхүүжүүлэгчээр нь ажилласан төсөл юм. Додооч хамгийн баян хэвээр Баронги эцэг Эдвардын үйл хэргийг залгамжлан авснаас хойш баяжих явц нь улам түргэссэн юм. Төрөмгийн талд араншинтай Ноинге Франц дахь хамгийн том банкны эхлэлийг тавьж өгсөн байна. Түүний гол багж бол Нордын банк. Нордын банк нь Джеймсийн амьд ахуйтай хөрөнгө оруулсан төмөр замын төслөөс босч ирсэн банк юм. Анх хөрөнгө оруулалт хийснээр Ротшильдийн төмөр замыг эзэмшсэн. Нацизм ялагдсны дараа дахин эзэмшсэн. Тэгээд үнд чулуу металлын үйлдвэрүүдийг өөрийн болгосон. Газрын тос, химийн үйлдвэрлэл зэрэг өөр олон салбарт ч ажилдаг. Энэ бол феодлуудын холбооны үр дүн. Ротшильдийн гэр бүлийн бизнесээ 100 дамнан өөрсдөө удирдах ирсний гавьяа юм а. Анх 1960 онд Ротшильд болон Warburg-ийн 3.5 тэрбумын нөөц хөрөнгө босгон Лондонгийн бирждээр хувьцаагаар санхүүжүүлэлт хийснээс UBS банкны эхлэл тавигдсан билээ. Германы хамгийн анхны хувьцаа дайны дараа Лондонд арилжигдсан. Дараа нь Гигийн үеэл Эдмонд гэр бүлийнхэн үйл хэргийг хамгийн хямдгаа авч явсан бөгөөд төрөл бүрийн салбарт үйл ажиллагааг нь өргөтгсөн юм. Тэрээр Binance хэмээх компаниараа дамжуулан Израильд томоохон барилга байгууламж, зочид буудал, тэр бүхэл сувг хоолой хүртэл татаж өгснөөр дэлхийн хэмжээний компани болон өргөтгөж чаджээ. Мөн Парист орон сууцны томоохон төслийг хэрэгжүүлжээ. Бразилийн банк болон машин үйлдвэрлэлд санхүүжилт хийж байлаа. Монплонтос эзэмшдэг хувьцааныхаа ашгаар цанын бааз, усан сан, теннисийн талбай, шөнийн цэнгэний газруудыг олноор нь байгуулжээ. Үүнээс гадна Карибын тэнгист орших Гваделупе арал дээр Нот Мэрийн зочид буудал, аялал жуулчлал, амралтын газрыг байгуулж хөгжүүлсэн байна. Израильд хийсэн томоохон бүтээн байгуулалтын нэг нь асар том гольфийн талбайтай 6 цэнгэлийн бүс.
Эдмунд Джеймс Ротшильд буйны байгууллага $1 сая Тель Авив дахь Weizmann шинжлэх ухааны хүрээлэнд хандивлж байлаа. Мөн Кнессетийн байрыг барихад $3 сая хандивлснаас гадна Израилийн олон арван археологийн судалгаанд хөрөнгө оруулалт хийжээ. Японы бүтээн байгуулалтын баггүй хэсэг нь Эдмундтай шууд холбоотой. 1962-оос 1969 оны хооронд Эдмунд Японд хэд хэдэн удаа айлчлахдаа Номура групптай хамтран Европын мөнгөн тэмдэгт бондын зах зээлд хамтран ажиллах тухай асуудлыг зөвхөж байсан билээ. Японы Hitachi, Pioneer зэрэг тэргүүлэгч компаниудтай ч хамтрахаар болж байлаа. Англи болон Европ ТV-ийн зах зээлд тогтвортой байдал үүссэн хоёр арал ТV хоёрыг холбосон сувагтай боллоо. Ротшильдийн дахин сэргэлтийн холдинг Age-ийг байгуулснаар Швейцарын томоохон банкудтай хамтран ажиллах эхлэл тавигдаж, Ротшильдийн 19-р зуунд дэвшүүлээд байсан олон улсын харилцаа холбоог сайжруулах хүслийн биелэл болсон байна. NM Rothschild Group нь улс хоорондын институт юм. Үүний хөрөнгийн 50-аас илүү хувь нь Их Британаас гадуур байршдаг газар зүйн уудам орон цайг эзэлсэн. 1815 оноос хойш Майер эмшлийн хөвгүүдийн бий болгосон асар том эзэнт гүрэн юм.